За сайн байна уу. За дэлхийн одоо олон улсын жишгээр бол эмч, багш, за тэтгэвэр авч байгаа иргэд маань яг одоо тухайн нийгмийнхаа дундаж давхрахыг бүрдүүлдэг. За өнөөдөр манай Монгол улсад эмч, багш, тэтгэвэр авч байгаа иргэд маань цалингаараа тэтгэврээрээ дундаж орлогыг бүрдүүлээд явах бүрэн боломжтой байсан. За одоо Монгол улсад яг энэ том давхрахыг бүтээж байгаа иргэд бол 700 мянга гаруй байна. Тэгэхээр Монгол улсын хүн амын бас нэлээд том бүлэг гэж ингэж авч үзэж байна л да. Тэгэхээр энэ бүлгийн асуудал одоо 9 сарын 15-наас төсөв хэлцэж эхэлснээс хойш асуудал үүсгээд байна тий. Тэгэхээр 9 сарын 15-наас бас 2 сар одоо төрийн хямрал болж за энэ нэг хэрүүлийн байдалтай байснаас болоод өнөөдөр төсөвдөр 2026 оны төсөвдөр яг ямар шийдэл гарсан одоогоор одоо тодорхой бус байна. Тэгэхээр энэ дээр бас зориулж төсөвтэй холбогдуулаад цаг үеийн асуудал асууя гэж бэлдсэ. За өнөөдөр татвар төлөгчдийн одоо цугларсан мөнгнөөс 2026 оны төсөвдөр энэ цалин тэтгэврийг нэмнэ гэж ингэж ярьж байна. За нөгөө талаасаа за салбараас 10%-ийг танна гэж байна. Тэгэхээр эх жил одоо хавар дахиад нөгөө салбарынхан жагсахад бэлэн болно. Тэгэхээр төсвийн бүрдүүлэлтэн дээр анхаарах ёстой. Бид нар өнөөдөр бодлогоор төсвөө яаж одоо баяжуулах вэ, яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр миний асуулт чиглэж байгаамаа. За тэгэхээр өнөөдөр засгийн газар өчигдрөөс эхлээд оюутлага компанитай хэлцээрийн ширээнд суусан байна. За 2009 онд одоо би бас хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж исэн. Бас нэлээд том дуйлын шуугантай одоо бас энэ оюутлагын одоо гэрээг үзгэлж исэн. За ингэ засгийн газар оюутлага компанитай гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа тухайн үеийн одоо ашигтмалтын тухай хуулийн 29-р зүйлийн 1-1 зааснаар татварыг тогтворжуулах ёстой байтал дэлхийд хаанч байхгүй төлбөрийн одоо төлбөрийг тогтворжуулж ингэж гэрээ хийсэн. Тэгэхээр энэ бол бас яах аргагүй нэг оюутлогын талаас хийсэн. 1 минут нэмж авъя. Ерөөсө 3 минутаар явуулчих. За ойлгосон. Тэгэхээр роялти гэдэг бол амнат дэлхийн нийтэд байгаа энэ ойлголт бол эзний төлбөр юм аа. Тэгэхээр манайх энэ одоо амнаата одоо татвар гэж ингэж авч үзсэн. Амнат бол хизээш татвар биш. За тийм учраас шууд одоо асуултаа асууя. Оюутлага компанитай хэлцээрийн гэрээнд шуусан энэ цагууд өнөөдөр хүчин төгөлдөр одоо байгаа ашигтмалтын тухай хуулийн 47-гийн 5 заасан хэмжээгээр буюу оюут толгой ордоос олборлож байгаа зэсийн баяжмалдах эдийн засгийн үр ашигтай үндсэн болон дагалдах одоо эрдсүүдийг бүрэн гүйц тодорхойлж өсөн нэмэгдэх амнаатыг одоо тооцож авах талаар ерөнхий сайд та яг энэ цаг үед засгийн газар одоо оюутлага компанитай гэрээ хэлцэлд байж хахад одоо ширээн сууж хад энийг шийдвэрлэж чадах уу? Та энэ дээр ямар одоо шийдлийн гарц гаргалгаа олж авсан бэ? Мэдээж хоёр талын гэрээ бол шийдэж болдог, одоо баяжуулж болдог, өөрчилж болдог, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болдог ийм л одоо эргэцэн үндэс шүү дээ. За оюут толгойн хөрөнгө оруулалтын гэрээг улсын хурлаар хэлж батлаад ингээд энэ төслийн бүх хэрэгжилтийн хугацаанд энэ татваруудыг докторжуулсан одоогийн улсын хурлын гаргасан шийдвэр энийг засгийн газар нэгдүгээр өөрчлөх боломжгүй докторжуулсан. Улсын хурлаар энэ хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Тухайн үед би хөрөнгө оруулалтын энэ гэрээг дэмжээгүй учраас санал хураалтанд оролцоогүй, дэмжээгүй санал хураалт өгснгийг та харж иж болно. Тийм учраас миний байр суурь бол тодорхой. Эхнээсээ оюутлогын гэрээг үр ашигтай байх ёстой, Монголын ард түмэнд үр өгөөжтэй байх ёстой. Ийм зарчмаар энэ хөрөнгө оруулалтын энэ гэрээнүүдийг дэмжиж оролцоогүй санал хураалт энэ бүх архивд байж байгаа. Тийм учраас засгийн газрын байр суурь бол оюут толгойн төслийн өгөөжийг Монголын талдаа үндсэн хуулийн зарчимд нийлүүлж дийлэнх өгөөж нь Монголд ард түмэнд оногдож байгаах ийм зарчмыг баримталж арай хэлцээг эхлүүлж байна. За мэдээж бол яг өнөөдөр оюут толгойтой зээлийн хүүгийн хэлцээр хийж байгаа. Зээлийн хүүгийн хэлцээрийг хийж болохоор тусгасан болохоос биш хөрөнгө оруулалтын гэрээг нэг тал дангаараа өөрчлөх одоо эрхцэн үндэсгүйгээр тухайн үед хуульчилсан байгаа. За зарчмын хувьд бол зээлийн хүүг бууруулахаар бид тохиролцлоо. Энийн үр дүнд дүр шиг сайжирна. Зарчмын хувьд бол менежментийн төлбөрийг бууруулахаар тохиролцлоо. Энэ хоёрыг өндөр байлгах замаар компани ашигыг баг гаргаад ашиг баг болохоор ч зээлээ төлдөггүй Монголын талд хамт үр өгөөж баг гараад байдаг ийм эрсдэлтэй зарим талаар миний үзэж байгаа залилтай ийм санхүүгийн асуудлуудыг зогсоох яриа хэлцээ бол одоо явж байна. Энэ бүхний үр дүнд Монгол улсын үр өгөөж 53% болж нэмэгдүүлэх цаашдаа бид энэ эдийн засагт оюут толгой төдийгүй бүх төслүүд үр ашигтай байх. Гадаад улстай байгуулж байгаа гэрээнүүд ил тод бөгөөд Монгол улсын талдаа үр ашигтай байх юм зарчмыг тууштай баримталж
ард түмнэрээ хилцүүлдэг, ард түмдээ нээлттэй ил тод хилцдэг ийм зарчмыг тунхаглан зарлаад байгаа. Ерөөсөө энэ асуудлууд бол ард иргэдээ өгөөчтөө нээлттэй байж зөвлөлдөж хилцэж ижил үр өгөөчтөө шийдэхгүй бол дандаа хөшгөний ард шийдэж байгаа шийдлүүд ард түмдээ өргөөж муутай байна гэж шүүмжилж байгаадаа санал нэг байна. Ингэж бид баялагийнхаа эзэн байж ээж баялагтай хийж байгаа янз бүрийн хулгай ловруудыг дасан зогсоож иж бид ахмад наснуудынхаа тэтгэврийг багш эмчнэрийнхаа цалин нэмэгдүүлж энэ нийгмээ бас эрүүл шудраг энэ орлогын ялгаа хэд ихсэн баян хоосны ялгаа хэд гүнзгийрсэн ийм нийгмийг л өөрчлөх гэж энэ дундаж давхаргаа өргөжүүлэх гэж бид энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж үндэсний баялагын сангийн үзэл санааг бид өөрсдөө санаачилж үндсэн хуулийн 6-гийн 2-т Норвегийн хуулиас иш татчаагаад оруулж хийж ийсэн. Ийм ч учраас бидний энэ зорилго бол зөвхөн баялагын улгаатай хийх гээд байгаа хоосон лоозон тэмцэл биш. Үндэсний баялагын сангийн хуулийг хэрэгжүүлж, үндсэн хуулийн үзэл санаагаа хэрэгжүүлж, ард иргэдээ илүү өргөөж